Эрхэм хүндэт үзэгчтэй. Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол улсын 815, 816, үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, ардын хувьсгалын 100, 101 жилийн ой тохиожгүй энэ түүхт жил 17 дугаар жарны хар бар жилийн намрын ихэнх сар буюу 2022 оны 8 дугаар сарын 21-ний бэлэг цайн өдрийн мэндийг хүргэе. Буучнаар Далайвангийн хошуу Эдүгээгийн Мөнх хаан сумын Баян цагаан багийн байгаль түүхийн үзэсгэлэн бүрдсэн энэ сайхан нутгаас бидний нэвтрүүлэг эхлэж байна. Учир юу гэвээс Мөнх хаан нутгаас түрэн гарсан төрийн дээд алтан гад содонгийн эзэн Юм Цэрэнгийн Балдангийн төрийн дээд алтан гад содонгийн хүндэтгэлийн милаалга наадмыг бүрэн ихээр нь үзэгч та бүхэндээ төлөвлөх гэж байна. Нар хураачдсан эсэм учрал хүрдсэн ертөнцийн сайхан өдөр улсын хөрөндөө ихийг хийж бүтээж төрдөн нэлэгдэж түмэн олондоо нэлэгдэж Монгол улсын дэрэндээ шагнал алтан гад содонгоор ингэрэн милаасан Юм Цэрэнгийн Балдан дандаан баяр хүргэж дэлгэр сайхан жаргахын дээж өгнө гэсэн мөрөөгөөд энэхүү өнөөдрийн сайхан дэнчдэр хурамчилсан наадамчин олон авганаас ахан дүү ажзээ өр хөвгтдэн дэлэг нэмэр хүрээлийн нэгэн аль нөө хэмээн таны хүндэтгэлийн микрофонд орж байна. За бүгдээр нэг сайхан баяр хүргэе. Амархан та бүхэн сайхан дайраа. Уюм бүгд үлдээтэй аривтираны сотва. Тэгээд шотрог өнөн чойдгаараа бол таатам зарим татвалжсэн зарим дүндчихсэн. Ашиг нь гарлаа. Би шотрог өнөч нийгмийн өөр юм амтдаг ийм л үний нэг байсан. Өөрөөр хэлэх юм бол латгоос отогсын усууд аваад хаач гэдэг байсан юу. Тэгээд шокон шоуг юм ата тотод тийм батрын бичүүгээ сайтын дэв таавгын сануулж байна. Тэсээ сайхны үсгээр болж байна. Хурамчилсан эрхэм наадамчин олон та бүхнийхэн сонор югны меданоо хэмээн морин хорын сайхан аялгаагаар хай барьно хэмээн ардын дүүчгийн хан хэдэж хулгын морин хөвч алтан сувтаныг хүндэтгэн орж байна.
Үржлийн ирсэн морилон саацын наадамчин олон зааман Монгол Улсын төрийн дэш шагнал Алтан галзуудын Тэмцэрэнгийн балдан тандаан зориулаад Монгол ардын өвтийн дуу Саруул тал хэмээх сайхан дуугаар аяг шиг өргөжлүүлэн барья. За манайхан нэг сайхан халуун алгадчлаар уугаад өгтөн авъя. За Монгол Улсын төрийн дэш Алтан галзуудын Тэмцэрэнгийн балдан одоо хөрсөндөө балдан сэрэн тавь хүндэтгэх юм их манайх шилжүүлье. За баярлалаа. За намайг балдан сэрэн гэдэг би балдангийн төрсөндөө за миний ах төрийн дэш цагийн Алтан галзаар шагнагдсанд баярлж байна. Та бүхэндээ хамгийн сайхан басан хүсийг өрөөж байна. За ингээд миний төрсөн эгчийн нэг том эгчний хотод байгаа 92-той. Одоо 91-тэй нэг эгч энд ирсэн байгаа. Мөн одоо манай ах ба тэрний дараачих нь 85-тай нэг ах байгаа. Тэрний дараачих нь би одоо 80 хүрч байгаамаа. За миний доотлын дүүд одоо 76-тай хүү гэртээ байгаа. Өнөөдөр харин ирж чадсангүй юм учиртай. За ингээд та бүхэндээ их баярлалаа. Орон нутгийнхантай их баярлалаа. За сумынхаа бас одоо засаг сахаргааныхан баярлсан талархснаа бас илэрхийлж байна. За ингээд сайн сайхан бөксөн хөцөөрөө
та бүхэн минь Бадамлын хон засаг шиг мандан дэлгэршээ холтгоо гэж хүсэн өрөөё. Аваа явта. Ингэртэн одон медалаан ялцуулаад ирсэн настан боордодон цуглуулад үрэж ажицээ за нутгийн сайхан ард олноо өнөөдөр хуран цуглуулад 93 наадмаа сайхан зохион байгуулад хэн сайхан хүндэтгэл алдаршиж байгаа эм цэрэнгийн балдан таньдаан одоо дахин баяр хүргье. За тэгээд мөн төрсөн дүү болох одоо балдан цэрэг маань бас сэтгэл хөдлөөд бас сайхан морин хорын нэг сайхан аялгуугаар ая барьж болох уу гэсэн гэж асуусан. За тэгээ манай морин хурч маань хаана вэ? Морин хурц маань одоо таны морин хураар балдан цэрэг маань нэг сайхан ая тоглоё гэж хэлсэн байгаа. Тэгээд бүгдээ нэг сайхан халуун ташилтаар өгтөн авъя дөө. За сайхан хүндэтгэл алдарсан бас ахтаа баяр хүргээд наадамчин олон доон сайхан мэдлэгээ дэвшүүлээд морин хурын нэг сайхан ая хүргэе гэсэн. Аавын сургаал алтгээд аваад алдрандаа хийж болдгооч ажилч дээдэлж явах юм бол одоо алтнаас хүнтэй гэдэг. Ээжийн сургаал эрдэнэ гэдэг эвхээд авчиж болдгооч эрхэмлэн дээдэлж явах юм бол одоо ээжийн сургаалаас илүү зүйлтэй үнэтэй зүйл олддог гэмэдэг. Эрхэм сайхан одоо гарыг нь ганцганд хөлийг нь дөрөөнд хүрсэн хүүхдүүдийг нь бас та бүхний сайхан халуун галгад ажилтнаар хүүхдүүдийг нь хүндэтгэн урьж байна. Үний сайхан аавын төрийн дээл чиглүүлэх алтан гац одон медалган дээр хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд аавда эрүүл их ортуудаа хамгийн сайн сайхан бүхнийг өсгөө өрөөе дөө. За манай наадамчин олон сайхан баяр хүргээд байгаарай. Халуун олон ташилтаар алширгал эрүүл их сайхан бүгдийг хүсээд Монгол улсын төрийн дээл чиглэл алтан гац олон тэм цэрэнгийн балцангаатай гацгаа сайхан үзсэн зам хөрсөн ихчний өдгөө бол 90 насыг зовж байгаа маам тандаа бас алширгал сайхан бүгдийг хүссэн өрөөй. Зориод хүрэлцэн ирсэн харваачдаа бас баяр хүргье. За төрийн дээл одон алтан гац одонгоор шагнагдсан эм цэрэнгийн Бадамбайтай урдуудаа насалж 90 сарууд байж 90 сарууд байхыг хүсэж өрөөё. Ингээд сургуулийн хамт олноос үлдэж байна.
Дуур жимийн нэрмжтэй ерөнхий боловсролын сургуулийн бүжигчин октодоо бүгдээрээ бахин баяр хүргье. За өргөжлүүлээд бас нэгэн сайхан залуу уран бүтээч та бүхнийхээ өмнө хүндэтгэн өргөж байна. Тэгээд залуу дуучин уран бэлгийг өгтөн авцгаая бүгдээрээ. За нэг сайхан манай наадамч маш алгад ашиг сууд байдаг гоё. Алгад ашиг тасцыг ташаарай гэх юм байна. За сайн байцгаана уу энэ хуран цугларсан эрхэм цэцэг ноёдтой та бүхэндээ энэхүү сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Ингээд төрийн дээл шагнал алтан гац одонгоор ингэрээ мэлсэн балдангойда энэ хорвогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөгөөд бачаргалын аялал хам сүрэнгийн өг манай нутгийг зориулаад өргөн барья.
Сүхбаатар аймгийн бүрийн зөвхөн газар анхан амьдарч байсан. Тэгээд Татан буугдаад ирэхээр нь 90 онд энэ боронд ирж үрийн хүүхдтэйгээ 5-6 хүүхдтэйгээ ирж амьдарч. Өнөөдөр тэгээд одоо яг хөө энэ хүүхд маань сайхан ажил үйлсийг үнэлж, засаг өтөр үнэлж сайхан яаж гот нэг баярлж байна. Тийм. Тэгээд бид яг хүүхдүүд маань ажил дөрөвтэй ингээд амьдарч байна. Өөрөө ажил хийж байгаа тэгээд хаттай байдаг ангид ажил хийж байгаа дэвтгүүл орсон. Тийм. Яаж гонтаа засаг төрөө ажил хөдлөж үнэлж ингээд яаж гот нэг баярлж байна. Нутгаас гараад хэрэг удаж байна. Хамгийн сүүлд нутагтаа хизээ ирсэн. Нутагтаа хизээ ирсэн хамгийн сүүлд та нутгаас гараа хэрэг удаж байна. Удаж байна. Одоо би 90 хүсч байна. Тий. Дэвтгүүлээ орцоход удаж байна бас. Тий. Юмцэрэнгийн Балдангийн төрийн дээд алтан гац одонгийн хүндэтгэлийн мялалга наадамд 12-оос 14 насны хүүхдийн барилдаанд 32 бүх барилдснаас Түрүү бөхөр Бат төвчнгийн отхон бол Үзүүр бөхөр Эрдэнэхүүгийн төвлөр нар тодорсон бол Цолбоо бөхчүүдийн барилдаанд зохион байгуулж олныг хамруулснаас Түмэн болдын гүн соронцон гомб төрүүлж амар санаагийн даваа жав мөн Үлзий баярын аз жаргал нар үзүүрлсэн юм. Юмцэрэнгийн Балдангийн төрийн дээд алтан гац содонгийн хүндэтгэлийн мялалга наадмын сурын харваанд Улс аймгийн мэрэгэн цолтой 28 харваачид цэц мэрэгнээс сорьсон бөгөөд
32 сумнаас эрэгтэй тэргүүн байранд Ган Үлзий спортын мастер аймгийн гоц мэргэн 24 оноогоор, Дэд байранд Тулга Монгол улсын гоц мэргэн 23 оноогоор, Гутгаар байранд Батбаяр 1-р зэрэгтэй 20 оноогоор тус шалгарсан бол эмэгтэй Харваанд аймгийн гоц мэргэн Мишель 24 оноогоор тэргүүлж, Удаах байранд Сумын мэргэн Мөнх Наран 22 оноогоор, 3-р байранд аймгийн Гарамгай мэргэн Хүрвсүрэн 19 оноогоор удааллаа. За нар хурд дэвширсэн шинийн бэлэг цай өдөр Балдаахынхаа Алтан гац содны медалга наадамд хүрэлцэн ирж харавлаа. Маш сайхан наадам зохион байгуулсан нийт төрөл төрөсөд аав ээж ах дүү нарт нь эрүүл нэг сайн сайхан бүхнийг хүсэн өргөё. За нийтдээ Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум, Уулбаян, Төмөн, Хинтийн Бэрхцэцгээд Хинтийн нутгаас олон харваач 28 харваач ирлээ. За нийтдээ 32 сум тавьж миний бие 24 онд тэргүүн барьцлаа. За миний хувьд Сүхбаатар сумаас ирж оролцож байгаа. За тэгээд өнөөдөр нэлээд салхитай хүндхэн наадам болсон. Тэгээд 32 сумнаас 23 4 онж тэргүүлсэндээ баяртай байна. Тэгээд энэхүү сайхан наадам зохион байгуулсан Балдангой гэрээ бүлийнхэндээ баярлалаа. Мөн аз жаргал сайн сайхныг хүсье. За тэгээд энэ сайхан өдөр хадам аав юм Алтан гац төрийн дэд Алтан гац содонгийн медалга наадамд хүрэлцэн ирж энэ олон сайхан цолтой харваач нар харууллаа. Энэ наадамд 3 дугаар үеэр эзэллээ. Их баяртай байна. Энэ сайхан наадмыг зохион байгуулсан хадам аавынхаа үр хүүхдүүд, өргөн эцтэй нар бүгдд нь хадам аавдаа эрүүлэг урт удаан наслахын өлзөтэй эрүүлэг өргөн дэвшүүлье. Тэгээ наадам сайхан боллоо. Юмцэрэнгийн Балдангийн төрийн дэд Алтан гац содонгийн хүндэтгэлийн мялаалга наадамд газраас цугларсан 16 шандаст хурдан дааг уралдсанаас түрүү магнайд анх баярын зээрт халдсан Аман хүзүүнд Бэлгүнбаатарын хүрэн, айргийн 3-т Баатар сүхийн буган хурдалж, айргийн 4-т Барс болдын саарал, айргийн 5-т Дор жарагчаагийн халтар дааг тус хурдалж, тод магнай торгон жолоо өргүүлж наадамчин олноо баясгалаа. За, наран Сүхбаатар аймгийн Мөнхөн сумын Наран засгийн Бэлгүнбаатар 2 дугаар багийн уяач. Энэ дааг болонгот манай хөргөний хөө энэ дүүгийн маань даах. Ингээд энэ саяхан цагаан уулынхаа архив тахилганд уралдсан. Тэнд зам цагаан уулын сая энэ ирж сайхан ам үзүүллээ. Баяртай байна. За тэгээ энэ сайхан мутгийн сайхан бууралдаа төрийн дэд Алтан гац содонд авсанд баяр хүргэе да. Сайхан наадам болцоож боллоо. Мөнхөн сумын иргэн 3 дугаагийн иргэн аг 2 бэр. Энэ миний шар газрын үр таагаа юм аа. Өнөө зүний анхных нь уралдаалга. Тэгээ ахыхаа Алтан гацны наадамд ир төрүүлгэсэндээ даага төрүүлгэсэндээ их баяртай.
Хата уртуудаа наслаараа эрүүлэг уртуудаа наслаараа. За Сүхбаатар аймгийн Мөнхбан сумын Батцгийн дор жирэгч гэдэг залуу үеч байна. За миний халтар дагаа өнөөдөр 5 дорлоо. Баяртай сайхан байна. Нутгийн сайхан буурлууд алтан гац медалга наадамд гэж тавлаа баяртай байна. За жижиг наадам 1 төрөө 1 аригцсан дагаа өмнө 2 уралдаж өнөөдөр 3 дахь уралдлаа. Баяр. Удам мөгшл болонгууд энэ уулын инг тэгшигдэг ахын хээр азарганы үрий болох юм аа. Миний унган дагуу. За тэгээ нутгийн сайхан буурлахтаа ингээд алтан гац медалга наадамд ингээд ирж дааг тавлуулаа сайхан баяртай сайхан байна. Сайхан өнөр өтгөн сайхан наадам болж байна. Би Сүхбаатар аймгийн Мөнхбан сумын 1-р Ямдаржин Баатарч гэдэг юм байна. Миний энэ богондаа өөрийн унган дагаа. Одоо 2 дахь уралдаалгандаа л явж байна. Сая энэ Баян цагааны дахилган дээр нэг 20 дээр орсон. За энэ дээр сая 3 дахь орлоо. За энэ одоо алтан гоцоо тэмдэглэж байгаа өвгөнд эрүүлийн газрын хамгийн сайн сайхныг хүсэн ирээ та. За Сүхбаатар аймгийн Мөнхбан сумын Баасан жавын Борсолд зал байна. За энэ халагдааг одоо хаврал нэг уралдаж байсан. Одоо манай энэ ахын даагаа Чимбаатар гэдэг. Найзынх нэг алаг азарганы төл. Тэгээ хавраас хойш одоо энэ ганц л уралдаж байна. За наадам сайхан боллоо. Энд үргэлжлэн ирсэн наадч болно доо. Наадмын баримт дэргийа. За хайрцагчдын хүрдэн баагүй цэгийг бацсан гангуудын дээр за Өөрчлөлт таатай байсан. Сүхбаатар аймгийн Мөнхбан сумын гараад энэ цэргийн алтангийн алтан гац цэгийн медалгын хурдан нааны уралдаанд таны үеч байсан хурдан мэдээлэл. Тэгээд шаарч одоо болсон. Өөрчлөлтөд мөнгө шинжлэх шалгаваа гэсэн байна. За өнөөдөр ихэн дээр босоод элсэн гэдэг болгоомжтой дурдлага болтугай. Энэ цэргийн алтангийн өр хөвдөд гэсэн байна. За манай наацны өр хөвдөд Вамасан дэндээ чөлөө татсан гэсэн. Тэр зэрэг хатны дээр хийх гэдэг. Шинэний гардаг байна. За нэг 17 хурдаа гэрэлснээс тэр нэг нэг жил хийсэн ахын зээл танцсан даа 500 мянга төгрөг. 500 мянга төгрөг. За айдын дээр танцсан ган эрдний хурдаа за 400 мянга төгрөг. За айдын дээр танцсан баатарсгийн баталгаа. Оринго мянга төгрөг. За айдын дээр танцсан баатарсгийн баталгааг 200 мянга төгрөг. За Чимсэн үзэгсэн гонхор вогонгөлнөө Зүс нэг инээжтэй ижистэй Зүршгүй төгөстөг үлдгийг дэрэлээ Орогдоцсон хүрээгээр заншлыг шимээ Тинч хөгөсөн эрхэмсэг гоо дорныг дуулнаа Хазрын эвсэг нартай туярдаа Oltashwi aro busqui chudik mit bishiriye
хэнцэрхэн хатаа сайхтын дээрээд Монгол ам шимнэ саранга их хэмсэг ахад ертөнцийг арна чилэг чингиндээ баялтайгаа сүдэлтэй сэтгэлийн зүудэн гүнж Монголын гоёо оргой шатсан Монгол гоёо махти сэрвэг асарсан гизгэн сахасан Түлжин цацсан миний Монголын гоёо тасэг татын домог хэнцэр хатаа. За юуны төрөнд Балдангойхоо медалга наадамд хүрэлцэн ирсэн Нутгийн зүүн олон болоод ахын дүүс таавхандээ энэ өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. За Балдангой маань төр улсдаа олон жил үрдэлтэй ажиллаж өндөр сайхан насыг зовлон төрийн дээр атан гац солонгоор шагнуулсан Нутгийн зүүн олон болоод бид бүгдийн зүгээс туйлын их баяртай байна. Ингээд Балдангойда урт удаа нас эрүүл их байж урт удаа насхийн үзэтэй өрөөлийг өргөн дэвшүүлье. Энэхүү сайхан наадмыг зохион байгуулж байгаа үр хөвгөд төрөл төрөсөд нь бас баяр хүргэж урт удаа насад төрдөөрөө төвшин амгалан тэгээрээ их хамгадан байхын үзэтэй өрөөлийг өргөн дэвшүүлье. Ингээд Балдангойда дөрсгөлийн зүйлийг гардуулъя. Мөн Сүхбаатар аймаг маань сая байгуулагдсан 80 жилийн ойгоо тэмдэглэсэн. Ингээд Балдангойгаа 80 жилийн ой медалаар бас чагнагдсан байна. Энэ медалийг гардуулъя. За наадамч болмоо сайхан баяр хүргээд байна. Монгол улсын гэрээсээ нутагт энэ зэрэндээ Балдангойда Мөнхөн сумын иргэн бөгөөж болон гараас таттай сүнжлэмээ. За мөн баян цагаан багийн засвар дарга өмнө тэмдэглэр албаасаар сайхан бүхний баяр дээр хүндэтгэл ардж байна. За тэгээ таахаас ажилт нь өдөрт нь азар жаргал амжилт төлөвийн бүдийг хүсгээрээ. За өнөөдөр амьсаа батсан таныг аймгийн 80 жилийн айн хүндэт төвлөөр шагнав. Сүхбаатар аймгийн засвар дарга идэр батсан байна. Я наадамч сайхан баяр хүргээд байна. Өргөжлийн бүдийг бүтээгөө Мөнхөн сумын иргэн бөгөөж болон дарга сүнжлэмээ хөөсөө админгийн албад өгчөөлөө. Батхан танаа сум орон нутаг ажиллаж байсан салбарынхаа хөгжил цэцэглэлд ажил үйлсийг амжилт гаргаж үргэлж бүтээж мандатлагч байж өөрийн бие сэтгэлд аяа савнаа зориулсан ажиллаж байсан таны хөдөлмөр зүтгэлийг өндрөөр хийж сумын иргэдийн төлөөлөгчдийн үеийн хүндэт өргөмжлөөр шагнав. Монгол сумын иргэдийн төлөөлөгчдийн хөдөлмөрийн дарга сүнжлэмээ. Баярлалаа. Цэцгийн хатар хөвөө модод авсан зүйлийг баян цагаан багийн супер луг тэнгэр албаасаа гардуулж өгч байна. За дөрсгөн сайхан зургаан өгөх барайцаа. Би шудраг өнөөхтэй хүний нэгэнд ордог юм аа. Тэгэд үнэн одоо зүтгэснээрээ би гавьяа өнөөдөр харагдж байна. Тэгэд Балдавар гэдэг багнасаас их насаа хөтөл намайг магтаж байсан.
Тэ. Тэгээд одоо нутаг усанд энд малтай усанд аян жимчсэн яваагүй хийгээгүй ажил байхгүй. Дандаа зүтгэж байсан. Энийг дээдэл нэг хэсэг баатрал усан. Жалхааламсан. Очир батаргаа эдэнтэй явуулж байсан. Та нар ухаан нутаг байтга юунд улсын хэмжээгээр минь төргмөр байна. Тэ. Энэ яг өтөр би хотог ус гаргаж чад. Яаж тэгсэн гэлээ. Тэгсэн нэг хотоосны дарга байсан танд байсан. Тэний сайдрын зөвлөлд уулзаад энэ би сахаа өргөд өгсөн. Гэсэн. Хүнсэлтээс өмнө сайд навсан жаргал дэргүй хоёр. Тэр хоёр хүлээгээд бас. Энийг албан бичиг томог дарааж явуулаа гэсэн. Манайс мотон дамжуулж бод өргөж чадаагүй. Ийм л явлаа та. Юмцрэн овогтой Балдан 1934 онд Сүхбаатар аймгийн Төвшин ширээ суманд Малчин айлын 5 дахь хүүхэд болж мэндэлжээ. Тэрээр эцэг эхээс 8 улаа. Бага наснаас аав ээжийн хамт мал маллаж өссөн бөгөөд баясгалант нэгдэлд адуучин, үхэрчин, тэмээчин, хончноор ажиллаж нийтийн өмчийг хувийн мэд сэтгэл зүрх гарган маллсаар иржээ. Балдан нь 18 наснаас Дорнод аймаг руу аянд явж тэмээн жингээр цөцгий зөөдөг байлаа. Мөн мал туурлан ирээн цав руу ч явж байв. Тэрээр малын тарах хүчийг давуулан биелүүлж, тарах хүчний авраг, төлийг эндэгдэлгүй 100% бойжуулан төлийн авраг, тэмээ хариулж ноосоо давуулан тушааж ноосны авраг, малын тоо толгойг нэгийг даалгүй 5 төрлөөр өсгөж эдвэх зүтгэлтэй үнэн шударгаар ажиллаж инх сүрэгтэн гавшихаач зэрэг цолнуудыг авч байв. Баян дэлгэрийн улаан ямаа хүлээн авч улаан ямааны тоо толгойг өсгөж үржүүлсэн юм. Мөн гараар худаг ухаж арын далай, янруу, арын булаг, ахтан зэрэг 4 хадан ёроолтой 4 метр гүн худаг гаргаж хүн малыг усаар хангаж байлаа. Үүнийг төр зэсэг өндрөөр өмлөж сумын авраг усжуулагч цол алтан медаль аврагын дипломоор шагнасан. Хурдан морийг хараад шинжин уйж уралдуулан олон айраг түрүү авч байсан сумын алдарт уяач цолтой эрхэм сайхан бурал Юмцрэнгийн Балдангийн төрийн дэд алтан гац одонгийн хүндэтгэлийн мялалга наадам ийхүү өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө. Энэ сайхан наадмыг зохион байгуулсан үр хүүхэд ах дүүс нутгийн зон олондоо талархал илэрхийлж энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж нэвтрүүлгэн жаргав. Шилэ баярын хорвоо онж алдахын тайлаа гэрэлтэй сүдэртэй очирнгийн гэмшил ухаалыг таниулсан түнний хүндлэн хүлээж хүмүүн заяага өргөсөн Төвшин бурлав тайда өдий зэрэгтэй явдаг